Хөдөлгөөн хорихгүй, аюулгүй. Хүүн даван органик материалтай бөгөөд биед маш хэвтэй. Өнөөдөр ч тасглаа үнэхээр тухтай хэлээ шүү. Та бүхэн энэхүү Alcatraz гэж шорон юу мэддэг байх гэж бодож байна. Дэлхийн хамгийн харуул хамгаалалт чангатай хоригдлууд хизээж оргох боломжгүй. За орглоо ч гэсэн амьд үлдэх ямар ч боломжгүй гэгддэг ийм шорон байсан. Энэ шорон болохоор дөрвөн зүг далайгаар хүрээлэгдсэн. За оргоод гарахад эрэг рүү хүрч чадлагүй замдаа живээд эсвэл хөлдөөд үхэн гэсэн тийм тооцоололтой байсан болохоор хинч хөл рүүгээ өөрөө явж зүрхлэхгүй гэж үздэг байсан юм байна. 1962 оны 6 сарын 12-нд Америкийн хамгийн алдартай дээд зэргийн хамгаалалттай шорон болох Alcatraz-ийн холбооны хорих ангид шоронгийн харгалзагчид итгэхэд бэрхцүүлийг бол илрүүлсэн. За 3 хоригдол өөрсдийнхөө камертай бол байхгүй болсон. Тэдний орон дээр нь саван, нойлын цаас, хүний үсээр хийсэн болхтөө гэмээр хуурамч толгоонуудыг байрлуулчихсан. За тэгээ шөнийн тоолгын үеэр харгалзагчдыг тухайн толгоонууд нь хуурах зорилготой байсан юм байна. Frank Morris болон ах トゥ John Anglin, Clarence Anglin гэдэг энэ 3 хүн болохоор оргох боломжгүй гэж тооцогддог байсан шоронгоос алга болцсон байсан. За тэд бол хананд нөх гаргаад агааржуулалтын хоолоогоор мөлхөөд шоронгийн гадна ханыг даваад борооны цувнуудаар хийсэн гар хийцийн завиар Сан Францискогийн мөстэй далаа руу орсон юм байна. За үүний дараа бол холбооны мөрдөх товчоо Америкийн түүхэн дэх хамгийн том 90 хайх ажиллагаануудын нэгийг эхлүүлсэн төвхтэй. Эргийн хамгаалалтын усан онгоцнууд булан тохойг самж хайгаад улс даяарх хууль сахиулах байгууллагууд өндөржүүлсэн бэлэн байдалд орсон юм байна. За хайлт болохоор Калифорни Номхон далайн баруун хойд бүс нутгийг хамраад эцэст нь бол энэ нь улс даяар тийм хайлт болж өргөжөж тэлсэн байгаа. Гэхдээ энэ 3 хүн хизээч олдоогүй, ямар ч цогцос иргэдээр гарч ирээгүй, харсан гих гэрч нэгч байхгүйсэн. Тэд нар ингээд живсэн үү, эсвэл амьд гарсан уу гэдгийг батлах тодорхой нотлохоо хизээч олдоогүй. Үндсэндээ бол 55 жилийн турш Alcatraz-ийн оргоолт Америкийн хамгийн том тайлагдаагүй нууцуудын нэг хിവэрэ байсан. За албаныхны хэлснээр бол Frank Morris, за тэгээд Anglin-ийн ах トゥ нар Сан Францискогийн далайн усанд живсэн эсвэл боломжийг давж гарч эрхчлөөнд хүрсэн үү гэдэг асуулт хിവэрэ үлдсэн юм байна. Холбооны мөрд төвчөө 1979 онд энэ хэргийг бол албан ёсоор хаагаад тэднийг нас барсан гэж үзсэн боловч Америк нэгдсэн улсын маршалын алба болохоор мөрдөн шалгах ажиллагааг ерөөсөө зогсоогоогүй. За ингэж байж байгаа сүүлийн жилүүдэд ингээд 1962 оны тэр шөнийн тухай бидний ойлголтыг бүрэн өөрчлөх шинэ нотлохоонууд бол гарч ирсэн юм байна. За тэр гурыг арай хөгшөрсөн байгаагаар харуулсан зургууд амьд үлдсэн гэж мэдэгдсэн нууц захидлууд. Тэгээд Бразилаас бол энэ бүх зүйлүүд гарч ирсэн юм байна. За хоёр хүний хамтдаа авахулсан гэрэл зураг ямар нэг тайлбаргүйгээр олон жилийг ардаа үдсэн. Ингээд 2020 онд хиймэл оюун ухааны тусламжтайгаар 55 жил нууцлаг байсан Alcatraz-ийн орголтын талаарх мэдээлэл эцэстээ олныг юм тайлагдаад хариу нь үнэхээр олон хүнийг гайхшруулсан. За энэ нь өөрөө бол Америкийн түүхэнд хамгийн зоригтой тийм шоронгийн орголт гэж бүртгэгдсэн байдаг. Тэгэхээр энэ түүх яаж болж өнгөрсөн, за 55 жилийн дараа хэрхэн илрэх түвшиндээ очисон талаарх маш их сонирхолтой дугаарыг та бүхэнтэй өнөөдөр хуваалцъя. За тэгэхээр 62 оны орголт яагаад тийм алдартай болсныг ойлгохын тулд Alcatraz-ийн талаар эхлээд мэдэх хэрэгтэй болно. За энэ шорон болохоор 30 жилийн турш Америкийн хамгийн бат бөх найдвартай хамгаалалттай шоронд бол тооцогдож байсан. Тэгээ 1934 онд бол 22 акр хэмжээтэй хадархаг арал дээр энэ шорон маань бол баригдчихсэн юм байна. Арал нь эргээс л ойролцоогоор 2 км-ийн зайтай. За тэгээ хотын гэрлийг арал дээрээс харж болохоор ойр. За гэхдээ далайн усанд гараад сэлж иргэдээр хүрэх гэдэг бол нэлээд тийм хол газар байсан маа. Энэ шоронд бол Америкийн хамгийн аюултай тэгээд оргох магадлал ихтэй тийм гэмт хэрэгтнүүдийг байрлуулах зориулттайгаар ингээд анх барьж исэн юм байна. За тэрэнд нь болохоор ингээд гангстерууд, алуурчид, зэвсэглэж дээрэм үйлцэн этгээдүүд, бас олон удаагийн хулгайн дээрэм хийсэн урд нь орохыг завдчихсэн этгээдүүд тэнд бол хоригдчихсэн юм байна. Өөр шоронгууд бол энэ хүмүүсийг ерөөсөө барьж дийлэхгүй байсан гэсэн үг. За гэхдээ Alcatraz-ийн жинхэнэ хамгаалалт нь тухайн бетонон хан, харуулын цамхаг,
зэвсгэлсэн хамгаалагчид ерөөсөө биш байсан. Тэгээ юу байсан бэ гэхээр тухайн шоронгийн одоо газар зүүн байршил байсан байгаа. Алькатрасыг тойрсон ус нь болохоор жилийн турш дунджаар 10-аас 13 градус байдаг. За ингээд ийм хүүтэн усанд орсон хүн бол 20 минутын дотор гипотермд орж болзошгүй. За гипотерм гэдэг нь болохоор нөгөө хөлдөж нас барахыг хэлдэг шүү дээ. За тэгээ урсгал нь болохоор маш аюултай. Далайн төрөлхийн урсгал оргил үедээ цагт бол 9-12 км/цагийн хурдтай боглоод туршлагатай сэлэгчдийг одоо хүртэл намхан далай руу чирэх ч юм уу, за эсвэл хад мөргөж гэмтээх тийм хүчтэй давлгаатай байсан гэсэн үг. Тэс жүлдэх бол магадлал ер нь маш бага гэж үздэг. Тэрнээс гадна усны гүнд цагаан акулууд байдаг ч гэсэн хүн рүү довтлох нь бол яг ховор. Гэхдээ хол зай ингээд хүүтэн ус хүчтэй урсгал гэсэн зүйлүүд одоо ингээд хосолж нийлэхээрээ Алькатрасын хамгийн хүчтэй одоо ийм харуул болдог байсан юм байна. Шоронгийн удирдлагууд энэхүү одоо хатуу ширүүн нөхцлөө бахархалтай наргагүй олон нийтэд ярьдаг байсан. За статистикч гэсэн энэ мэдээллийг баталж байгаа юм шиг байдаг байсан юм байна. За шорон бол ажилласан 29 жилийнхээ хугацаанд 14 өөр тохиолдлоор нийт бол 36 хүн тухайн шоронгоос орохыг оролдож исэн тийм түүхтэй байлээ. Тэгээ ихэнхийг нь бол шууд тэр дорнд бариад автсан. За зарим нь болохоор оргох оролдлогынхоо үеэр буудуулж амнасаа алдсан. За 2 хүн нь болохоор живж нас бараад дараа нь тэгээ цогцсыг нь олж исэн юм байна. Харин тэр хүмүүсээс 5 нь бол хизээч олдоогүй. Албан ёсоор болохоор нөгөө хууль сахиулагчид нас барсан гэж үтсэн юм байна. 1962 он хүртэл Алькатрасаас оргоод амьд гарч чадна гэдгийг ер нь бол хинч баталж чадаагүй байсан. За тэр хүртэл энэ шорон бол оргох боломжгүй гэсэн нэр хүндээ хадгалсан хിവэр байсан байгаа. За өнөөдрийн яригдах 3 оргодолд алдах зүйл гэж бол ерөөсөө байхгүй. Харин оргохгүй тэндээ ингээд байх юм бол насан туршдаа харамсах байхаа гэж бодсон учраас тийм зүйлийг сэтсэн байх гэж үздэм байлээ. За Franklin Morris 1962 онд бол 35 настай байсан. Банкны дэрмийн хэрэгээр ял эдэлж исэн. За гэхдээ Morris жирийн нэг гэмт хэрэгтэн бол байгаагүй. Түүний IQ нь болохоор 133 байсан юм билээ. Тэгэхээр бол сууд ухаантны төвшөнд тооцогддог. За тэгээ өмнө нь болохоор олон удаа шоронгоос орж исэн одоо түүхтэй ийм хүн байсан байна. За тэр болохоор Луизиана болон Флорида мужийн 20 ангиудаас овсгоо, самбаа, за нарийн төлөвлөгөө ашиглаж орж исэн. За тэгээ Алькатрас болохоор түүнийг эцэст нь нэгэн барьж тогтооно гэж үзэжсэн шорон юм байлээ. За дараагийн хүн нь болохоор John Anglin гэдэг хүн байгаа. Тэр хүн болохоор 32 настай. За дүүг нь болохоор Clarence Anglin гэдэг 31 настай. За энэ хоёр бас л одоо банкны дэрмийн хэрэгээр ял эдэлж исэн юм байна. Ах トゥ хоёр болохоор Флорида мужийн Ruskin гэдэг газар 14 хүүхэдтэй тариачны гэр бүлд төрж өссөн юм байна. За тэд бол бага насндаа Мексикийн одоо нэг тийм хүүтэн маш тийм хүчтэй урсгалтай усанд сэлж сурсан хүмүүс байсан. Ах トゥ хоёр бол урд нь холбооны бусад шоронгуудаас хэд хэдэн удаа орохыг одоо оролцсны дараа Алькатрас руу шилжүүлэгдсэн. За тэгээд Атлантагийн холбооны шоронгоос хүний санаанд орохооргүй орголт хүртэл хийхээр оролдож исэн хүмүүс байсан. Ингээд энэ 3 хүн Алькатрасад өөр цаг үед ирсэн ч гэсэн эцэст нь бол шоронгийн одоо үндсэн блок болох B блок дээр бие биетэйгээ ойролцоо камерт байрлаж исэн юм байна. За тэгээд 1961 оны сүүлээр энэ 3 бол урд нь хизээж хийгдэж байгаагүй зүйлийг бол төлөвлөж эхэлсэн. За эхэндээ болохоор тэдэнтэй ойролцоох камерт байсан. Урд нь бусад газраас орж исэн түүхтэй хоригдол Alan West гэдэг хүн бол нэгдсэн юм байлээ. За ингэж 4 хүн Америкийн шоронгийн түүхэнд хамгийн тийм нарийн ухаалаг орголтын одоо төлөвлөгөөнүүдийн нэгийг боловсруулж эхэлсэн. За тэдний төлөвлөгөө олон сарын турш нарийн бэлтгэл шаардсан юм байлээ. Тэгээд энд нь мэдээж асар их одоо овсгоо, самбаа, төвчээр, зохион байгуулалт хэрэгтэй байсан. За тэгэхээр ямар үе шаттай байсан гэдэг рүү одоо оръё. За нэгдүгээр үе шат нь болохоор багаж хэрэгсэл хийх ийм зүйл байсан. За тэд бол хэрэгтэй тоног төхөөрөмжийг зүгээр ингээл одоо энгийн унших худалдаж авч угаасаа чадахгүй штэ. Тийм болохоор шоронд олдож болох зүйлсээр өөрсдөө бол хийх хэрэгтэй болсон. За тэд бол хоолны газраас халбгануудыг хулгайлаад бетон дээр тэрийг одоо ингээд эрлээд тийм болох гэмээр ухах хэрэгсэл болгож хувиргасан. За бас хулгайлсан тоос сорогчийн мотороороо чимээгүй бас юм үр ашигтай ажиллах гар хийцийн
өрмийг бол бүтээсэн байгаа. Багаж бүрийгээ тэд нар бол нуугаад бүх өөрчлөлтүүдийг бүрэн нууцлалтай хийх бол шаардлагатай байсан. За 2 дугаар үе шат нь болохоор хонгил ухах ажиллагаа байсан. B блокийн ханнууд нь болохоор 20 дугаар зууны ихэнх үед баригдсан тийм хуучин хийцтэй байсан болохоор олон жилийн турш нөгөөх нь ингээд нөгөө чигэнд дарагдаад бас далайн тийм давстай агаарт идэгдээд муудчихсан байсан. За тэд бол камеруудын арт талд нь байдаг агааржуулалтын торны орчмын бетоныг бол удаан хугацааны турш маш төвчээртэй ухаад буталж боолдог гэдгийг бол олж мэдсэн юм байна. За ингээд орой болгон 9 цаг 30 минутанд гэрэл унтарсны дараа тэд нар бол хідэн цагаар ингээд бетоныг баг багаар ухаад гарсан хогийг нь алчуураар хийсэн тийм уутанд цоглуулад тэгээ өдрийн дасгалын үеэр шоронгийн хашаанд гарч ирэхдээ асгаах за эсвэл жорлонлоо тэрийг урсгаж устгадаг байсан юм. Камерын ард бол ойролцоогоор 1 м орчим өргөнтэй за бүх блокийн дагуу үргэлжилсэн тийм засвар үйлчлэгээний коридор байдаг байсан. За тэгээд энэ хэсгийг заримдаа засварчид бол ашигладаг ч гэсэн ерөнхийдөө ямар ч тийм хяналт байхгүй хамгаалалтгүй орхигддог байсан юм байна. Хананд гаргах нөхөн нь бол насанд хүрсэн хүн шургаж орох боломжтой байх ёстой байсан. За тэр нь болохоор ойролцоогоор 23 см өргөнтэй 33 см өндөр байсан. За энэ ажил бол мэдээж маш удаан, маш нарийн тэгээд дээрэс нэмээд бол угаасаа аюултай байсан. За хэрвээ харгалзагчид тийм майжж байгаа, малтж байгаа чимээг сонсчих юм бол за эсвэл нөгөө тоос шороог ингээд анзаарчих юм бол төлөвлөгөө нь тэр дороо нурж унах байсан. За тэгээ нөгөөдөл чи энэ ажлаа бол ээлжүүлж хийсэн юм байлаа. Нэг нь баригдах юм бол нөгөөдөл нь илэрхгүй үлдэх боломжтой байхаар анханасаа ерөнхийдөө ингэж зохицуулсан байсан. За өдрийн шалгалтын үеэр хананд үүссэн нүхнүүдийг нуухын тулд тэд нар бол хуурамч агааржуулалтын торыг бол хийсэн байгаа. За тэгээ шоронгийн үйлдвэрийн цехээс хулгайлсан картонын цаасаар яг жинхэнэ төмөр торны хэмжээтэй хэсгүүдийг ингэж хайчлаад дараа нь засварын материалаас нууцаар авчирсан будгаар яг ингээд жинхэнэ агааржуулалтын өнгө төрхтэй адилхан болгоод тэрийгэ будчихсан байсан. Тэгээ өдрийн цагаар тухайн хуурамч торыг нүхнүүд дээр бол маш анхааралтай байрлуулад савн тэгээ цагууны холцоор тэрийг бол тогтоодог байсан юм. Харин шүн болохоор тухайн зөвлөлөдөө маш амархан аваад ажлаа үргэлжлүүлдэг байсан. Ер нь бол ингээд хэдэн метрийн зайнаас харахад тухайн хуурамч торнууд жинхнээсээ бол огт ялгахдахгүй байсан. За гэхдээ тэднийг нууцлах стратегийн хамгийн санаанд орохооргүй хэсэг нь болохоор хуурамч толгоонууд байсан. За тэгээд нөгөөдөл чинь савн, нойлын цаас бетон унтагтай холсон тийм цаасан зуурмаг бас өсчний газраас цуглуулсан жинхэнэ хүний үс ашиглаад нүүрний бүх тийм онцлогуудыг харуулсан амьд юм шиг харагдах толгоонуудыг хийсэн байгаа. Тэгээ арьсны өнгийг нь хүртэл урлангийн материалуудаас хулгайлж будаж хийсэн юм байна. Тэгээ өсчний газар гэхээр та бүхэн ойлгож байгаа. Шоронд бол ингээд хүмүүсийг тодорхой хугацаанд бол байж байгаад ирж өсийг ингээд хосох ч юм уу засах тийм зүйлүүд байдаг. За тэр үеэр нь ингээд үсээ баг багаар нь цуглуулсан гэсэн үг. За тэгээ нөгөө толгойг бол шөнийн тооллохын үеэр орон дээрээ байрлуулчихаар хоригдлууд тайван унтж байгаа юм шиг нөгөө харуулууд сэтгэгдэл төрүүлдэг гэсэн байгаа байхгүй юу. Тэгээд яг үнэндээ болохоор тэд нэр засварын коридорт ажиллаад за эсвэл оргалтын төлөвлөгөөгөө тухайн үед нь хэрэгжүүлдэг байсан юм. Камераас гарах нь бол эднэрийн хувьд зөвхөн эхлэл нээсэн. За тэдний өмнө нь бол Сан Францискогийн буланг тэр чигт нь гатлах үхэл дагуулсан сорилт хүлээж исэн. За тэгээд ингээхийн тулд тэдэнд бол хөлдөөх шахам хүүтэн уус бас хүчтэй урсгалд тэсвэртэй байж чадах хөвөх хэрэгсэл хэрэгтэй болсон. За шоронгийн агуулгаас удаа дараа хулгайлсан 50 гаруй борооны цовыг ашиглаад тэд нар бол том зав болон тус бүрийн аврах хантаазыг гар аргаар ойж хийсэн ба. За энэ бүхний гар ажиллагаагаар олдсон материалаараа холбоод нэг бүрчлэн маш төвчээртэй ингээд ойж бүтээсэн байсан. За тэд бол эрзэнэн гадаргуутай борооны цовнуудыг шоронгийн цехээс хулгайлсан цавуугаараа наагаад хүүтэн ус хүчтэй давлгааны даралтыг даах хуц ус нэвтрэхгүй ойдол үсэхийг зорж исэн юм байна. Бас шоронгийн янз бүрийн цехээс цуглуулсан материалаар модон сэлүүр хийгээд шалгалтын үеэр өөр зүйл юм шиг харагдуулах байдлаар нууж исэн. За тэгээ дараа нь болохоор оргилтын шөнийн төлөвлөгөө бол маш нарийн тэгээд хид хидэ үе шаттай байсан. За нэгдүгээрт болохоор тэд нар хананд гаргасан нүхээр шургаж ороод B блокийн артлын засварын коридор руу явж орно. За хоёрдугаарт болохоор агааржуулалтын босоо хоолоогоор дээшээ гараад барилгын дээвэрт явж хүрнэ. За гуравт болохоор дээврээр дамжиж шоронгийн хойд талд нь явж очино.
Дөрөвт болохоор 50 гаруй орны даавуугаар сүлжсэн олсоор гадна талын ханаар уруудаж буuna. 5 дугаар арлын чулуурхаг эргийг гаталж ус руу явж орно. За эцэст нь болохоор жижиг хууршиг хөгжмийн зэмсэг болох одоо нэг концертина гэдэг нэг одоо тийм хөгжмийн зэмсэг байгаад байдаг шүү дээ. Тэрийг болохоор насоос болгож ашиглаад завиа хийлээд харанхууд нуугдаж эрг рүү сэлнэ гэсэн ийм төлөвлөгөө байсан. Ингээд энэ бүх төлөвлөгөө бол төгс цаг хугацаа чимээгүй байдал асар их аз шаардж байсан. За нэг харгалзагч хэрвээ ингээд ямар нэг сэжгийг анзаарчих юм бол за нэг багаж чухал мөчөд эвдэрчих юм бол эсвэл одоо усны төрөлхийн тал дээр багахан хэмжээний алдаа гарах юм бол шууд баригдах эсвэл мөстөө усанд өөхөх гэсэн тийм одоо өндөр эрсдэл хүлээж байсан. 1962 оны 6 сарын 11-ний шөнө олон сарын бэлтгэлийн дараа оргалтын төлөвлөгөө хэрэгжиж эхэлсэн. Оройны 10 цаг гэхэд бол шоронгийн гэрэл унтраах журам хэрэгжээд харгалзагчид камеруудын хажуугаар яваад тэгээд хоригдлууд орондоо байгаа эсхийг шалгасан. За хуурамч толгойнууд яг л одоо ингээд төлөвлөгөөний дагуу орон дотор нь байрлуулагдсан. Харгалзагчид болохоор Моррис болон нөгөө Английн ах トゥ нарын камеруудын хажуугаар өнгөрөхдөө 3 хүн бол 50 унтчихна гэж харсан байгаа. Моррис болон Английн ах トゥ нар хийсэн хуурамч агааржуулалтын тагийг болгоомжтой аваад олон сарын турш одоо гаргасан нүхээр шургаж ороод камерын арт талын засварын коридорт нэвтэрч чадсан. Харин 4 дахь гишүүн болох нөгөө Alan West гэдэг хүн болохоор ноцтой асуудалтай тулгарсан билээ. За түүний агааржуулалтын тор орчмын бетон хангалттай суларч амжаагүй байсан болохоор тэр бол хурдан нэвтэрч чадаагүй юм байна. За орголтоо болох уу эсвэл ингээд Alan West-ийг орхиж явах уу гэсэн нэг тийм хүнд сонголттой тэр гурав бол тулгарсан. За Моррис болон Английн ах トゥ нар эцэстээ олвол хэцүүхэн гэмээр шийдвэрийг гаргаад түүнийг орхиж үргэлжлүүлэхээр шийдсэн. За West бол дараа нь камертаа үлдээд эцсүүлд нь одоо мөрдөгчөдтэй хамтран ажиллаж төлөвлөгөөний бэлтгэлийн талаарх бүх чухал мэдээллүүдийг өгсөн юм байна. Угаасаа өгөхгүй байхаас өөр аргагүй байсан бах. За ингээд 3 оргодол агааржуулалтын босоо хонглоор дээшээ авирсан. За тэр нь болохоор юм нарийн босоо зам байсан. Камерын блокийн дээвэрлүүд тэгж яваад хүрсэн байгаа. Гэхдээ энэ авиралт бол зүгээр юм одоо ярахад энгийн байгаа боловч яг бодит амьдрал дээр бол маш хэцүү байсан. Тэд бараг тас харанхууд хананд туулаад ингээд сантиметраар дээшээ ахих шаардлагатай болсон юм байна. Гэтэл энэ давааг тэд нар бол даваад гарсан. За тэгээ дээвэр дээр гарсны дараа тэд бол шоронгийн барилгын хойд зах руу шилжиж явсан. За тэд бол орны давуугаар сүлжсэн олсоо дээврийн нэг хэсэгт бэхлээд ойролцоогоор 15 м орчим өндрөөс доошоогоо буусан. 3 хүн ээлж дараалж буухад ч гэсэн тухайн одоо давуугаар холбож хийсэн олс дааж чадсан байлээ. За тэгээд тэр 3 арлын хойд эргийн чулуурхах хэсгээр явж агаад концертина гэх түрүүн ярьжсэн нэг тийм баян шиг мөртлөө жижигхэн одоо агшиж сундаг хөгжмийн тэм зэмсэг байгаад байдаг шүү дээ. Тэрүүгээр завиа хийлээд шүн дунд далайн ус руу харанхууд яваад орсон. За тэр үед бол усны уурсгал гадагшаага чиглэжсэн. За энэнд бол тэдэнд тус болоод арлаас одоо аль болох холдуулж болох ч гэсэн эсэргээрээ одоо номхон далаар уурсгаад аврагдаж үлдэх ямар ч боломжгүй болох ч гэсэн эрсдэлтэй байсан юм байна. За тэгээ тэр 3 бол харанхууд алга болсон. 1962 оны 6 сарын 12-нд буюу тэд нар оргосны яг маргааш өглөөнийхөө 7 цагийн тооллогын үеэр харгалзагчид өөрсдийгөө хууртагдсан гэдгийг анх олж мэдсэн. Хуурамч толгоонуудыг хараад камерын хананд гаргасан нүхнүүд ил болоод нарийн төлөвлөсөн оргосон замуудыг мэдэж аваад за тэр 3 бол аль хэдийн алга болсон гэдгийг бүгд ойлгосон. Ингээд хэдхэн цагийн дотор Алькатрас бүрэн хаагдаад онцгой байдалд орж эхэлсэн. За үлдсэн бүх хоригдлуудыг камерт нь түгжээд холбооны мөрдөх товчоонд мэдэгдээд агентуудыг бол нэгэн даруй илгээхээр алсан. Америк нэгдсэн улсын эргийн хамгаалалтын алба бол усан онгоцуудыг бэлтгээд булан тохой бүрээр хайлт хийж эхэлсэн. Калифорни даярх орон нутгийн цагдаагийн газруудад анхааруулга өгөөд за Америкийн түүхэнд дэх хамгийн том хамтарсан эрен хайх ажиллагаануудын нэг ингэж эхэлсэн түүхтэй юм байна. За ингээд маш системтэйгээр өргөн хүрээний самнаж хайх ажиллагаа бол ингэж өрнөж эхэлсэн. За Америк нэгдсэн улсын эргийн хамгаалалтын усан онгоцууд Алькатрас болон одоо их газрын хооронд нааш цаашаа сүлжиж яваад нисдэг тэргүүд дээрээс бол ажиглаж исэн. За хууль сахиулагчид болохоор эрэг дагуу яваад орогдлуудын ямар нэг уул мөр, за цогцос, хог үлдэгдэл, хөлийн мөр ер нь юу ч байсан бай хайсаар байсан.
За тэгж жагаад нэг нотлохоог олсон. Гэхдээ яг тэдний хүсэжсэн зүйл бол ерөөсөө биш байсан. За Алькатрасаас хойд зүгт ойролцоогоор 3 км-ийн зайд оршдог Angel гээд арал дээр нэг завны үлдэгдэл олдсон. За сэлүүрний модны хилтерхий тэгээд эрзэнэ материалтай борооны цовнуудыг ирэг дээрээс бол тэд нар олсон юм байна. Энэ нь болохоор завь далайд дор хаяж тодорхой хэсгийг туулсан, дараа нь задарсан эсвэл орхигдсон байж болзошгүй гэдгийг нь илтгэжсэн. Golden Gate гүүрний орчмын ирэг дээр эрзэнээр боосон ус нэвтэрдэггүй зүйлийг бол олсон байгаа. За тэгээд дотор нь бол Английн ах дүүсийн гэр бүлийн зураг бас хаягнууд бол бичигдсэн байсан. Тэгээ бас хэд хоногийн дараа далайд хөвжижсэн баахан тийм урагдцсан аврах хантаазуудыг бол олсон юм билээ. За энэ нь болохоор орогдлуудын борооны цугаар хийсэн хантаазны загвартай нь яг тохирч исэн. За ашиглах явцдаа урагдсан уу эсвэл эрэгт хүрсний дараа хайсан уу гэдг нь тодорхойгүй болсон. За ингээд өргөн цар хүрээний хайлт хийгдээд эргийн хамгаалалтын хүлэг онгоцууд олон хоног эргүүл хийж хууль сахиулагчид 7 хоногийн турш эргийг хянсан ч гэсэн ямар ч цогцос олдоогүй. За баталгаатай харсан гэх мэдээлэлч тэдэнд ирээгүй. 3 орогдол зүгээр л орс сургуу алга болсон. Холбооны мөрдөх төвчөөний мөрдөн шалгалт эцэстээ бол тухайн байгууллагын түүхэн дэх хамгийн өргөн хүрээтэй ажиллагаануудын нэг болж хувирсан байлээ. Тэгээ агентууд болохоор 3 хүний гэр бүлийнхэнтэй холбоо тогтоогоод за ялангуяа Флоридад амьдардаг нөгөө Английн ах дүү нарын өнөр өтгөн гэр бүл рүү анхаарлаа төвлөрүүлж эхэлсэн. За тэд нар болохоор гэр бүл рүү илгээгдсэн отсон бүхэл цахиануудыг хянаад утсыг нь чагнаж за улс даяар энэ хүмүүсийг харсан, үдсэн гэж яригдсан мэдээллүүдийг нягт шалгасаар байсан. Тэрэнд нь болохоор Алабамад Английн ах дүү нарыг харсан, за бас Ohio'д харсан, Мексик болон Өмнөд Америкт харсан гэсэн мэдээллүүд бол бүртгэгдсэн байсан юм билээ. За зарим мэдээллүүд нь найдвар төрүүлэхүйц санагдчихсэн. Тэ Английн ах дүү хоёрын гэр бүлийнхэн оргалтын дараах жилүүдэд сонин тийм зүйлүүд бол тохиолдож исэн гэдгийг бол хууль сахиулагчдад мэдэгдсэн байлээ. За тэгээд тэр нь болохоор ингээд буцах хаяггүй, гарын үсэггүй, тэгээд танил бичгтээ мэдчилгээний картууд биднэрт ирдэг байсан гэж хэлж исэн. Заримдаа хинэн мэдэгдэхгүй хүн утсаар заалгаад тэгээд юу ч ярихгүйгээр бидний яриаг сонсож байгаад зөвхөн амьсгалж байгаад утсаа тасалдаг байсан гэж бол ярьсан. За бас ах дүү нарыг харуулсан гэрэл зургууд ирдэг байсан ч гэсэн ямар ч тайлбаргүй баталгаажуулах ерөөсө боломжгүй байдаг гэсэн юм байна. Английн гэр бүл за ялангуяа ээж нь тэгээд хид хідэн ах дүү нь болохоор John Anglin, Clarence Anglin хоёр амьд үлдсэн гэдэгт олон 10 жилийн турш итгэсээр байсан. Тэгээ хөрхий нөгөө ирээд байгаа нууцлаг захиа бас хинэн мэдэгдэхгүй дуудлагуудыг амьд байгаагийн дохио гэж үздэг байсан юм байна. Ер нь бол ингээд хаана ихтэй нуугдаад шууд холбоо барих боломжгүйч гэр бүлээ ингээд өөрсдийг нь өгсөн гэж бодохыг хүсээгүй хүмүүсийн дохио гэж боддог байсан юм байна. Гэхдээ ингэж итгэж бодлоо гэдэг нь өөрөө угаасаа нотлохоо бол биш. Холбооны мөрдөх товчооны өргөн хүрээтэй эрчимтэй мөрдөн шалгалт ч гэсэн амьд үлдсэнийг батлах тодорхой нотлохоо гаргаж чадаагүй. 1979 он буюу орголтоос бүхэл бүтэн 17 жилийн дараа холбооны мөрдөх товчоо албан ёсоор идэвхтэй байсан мөрдөн шалгалтаа ерөнхийдөө бол хаасан. За тэдний дүгнэлт болохоор зохицос олдоогүй, баталгаатай харсан гэсэн мэдээлэл байхгүй, бас далайг гаталж амьд үлдэх бараг боломжгүй гэсэн нөхцөл дээр үндэслээд Frank Morris болон John Anglin, Clarence Anglin нар завиа усанд тавьсны дараахан Сан Францискогийн далайд живсэн гэж үздсэн юм байна. За хэргийг бол нас барсан гэж үздсэн ангилалд оруулаад идэвхтэй эрэг хаах ажиллагааг тэр чигтэн зогсоосон. За гэхдээ Америк нэгдсэн улсын маршалын алба бол энэ хэргийг хизээч хаагаагүй. За холбооны шоронгийн зүгээс болохоор оргалтын хэрэгүүд дээр ер нь бол орогдлуудыг баривчлах, за эсвэл цогцыг нь олж нас барсныг нь баталгаажуулах хүртэл эрх мэдлээ хадгалдаг дүрмтэй юм байна. Ингээд өнгөн дээрээ нээлттэй гэгдэж байгаа ч гэсэн цогц нь олдоогүй болохоор цаашаад ямар нэг эрж хайх ажиллагааг идэвхтэй байлгахаа бүр болсон. Олон 10 жилийн турш Алькатрасын энэ оргоол хэвлэл мэдээллийн эхний нүүрэн дээр гардаг байж агаад сүүлдээ ахицгүй байсан болохоор баг багаар анхаарал нь буураад зүгээр л нэг амнаас ам дамжиж яригдсан сонирхолтой түүх болж хувирсан. Алькатрас өөрөө бол 1963 онд орхосноос ердөө 1 жилийн дараа ерөнхийдөө хаагдсан юм билээ. За энэ нь болохоор байгууламжийн илэгдэл хорогдоол за өндөр тийм зардалтайгаас гадна оргох боломжгүй гэсэн нэр хүнд нь бүрэн нуурж унсантай нь холбоотой байсан. Солонгосын Happy Monday брендийн өөрөөсөө түлхэгчтэй органик хүвэн даавын тампон албан ёсны эрхтэйгээр
Монголд худалдаалагдаж эхэллээ. CEO-гийн бүх салбараас худалдан авах боломжтой найдвартай хамгаалалт 5 тухыг танд мэдрүүлнэ. Happy Moon Day CEO-гийн бүх салбараас. За тэгээд энэ орголтын хэрэг үүрт тайлагдахгүй нууц хിവэрэ үлдэх юм шиг хүмүүст бол санагдчихсэн. Гэхдээ 2013 оны 1 сард нэг хачирхалтай зүйл болсон байгаа. За Сан Францискогийн цагдаагийн газар Америк нэгдсэн улсын дотоодын тамгатай нэг тийм захиа бол хүлээж авсан. За захидлыг бол Сан Францискогийн цагдаагийн газарт гэж хаяглаад нууц гэд тэрэн дээр нь бол тэмдэглэсэн байсан. Мөрдөгчид тухайн захиаг нээсэн чинь анхаарлыг нь бол маш их татсан, гараар бичсэн захиа бол тэнд байсан. За тэгээд John Anglin гэдэг хүнээс гэж бичигдсэн байсан. За тэгээд тэрэн дээр нь бол ингэ бичсэн байсан. Миний нэрийг John Anglin гэдэг. Би 1962 оны 6 сард ах Clarence болон Frank Morrisтэй хамт Алькатразаас оргосон. Би одоо 83 настай. Би маань муу байгаа. Би хорт хавдартай. Тийм ээ, бид гурав тэр шөнө арай хийж бүгдээрээ амьд гарч чадсан. Frank Morris 2008 оны 10 дугаар сард нас барсан. Түүнийг Аргентинд өөр нэрээр оршуулсан. Миний ах 2011 онд нас барсан. Хэрвээ та бүхэн намайг дээд тал нь 1 жил шоронд хориод эмнэлгийн тусламж үзүүлнэ гэдгээ телевизээр амлах юм бол би яг хаана байгаагаа хэлээд дахиад захиа бичих болно. Энэ бол тоглоом биш ээ гэж биччихсэн байсан. За захидалд болохоор орголтын тухай нарийн мэдээллүүд багтсан байснаас гадна 3 хүн амьд үлдээд олон 10 жилийн турш нуугдаж амьдарсан. За Сиэтл, Хойд Дакота, Өмнөд Калифорни, за эцэст нь бол Өмнөд Америк руу нүүсэн гэж дурдсан байсан. Захидал бичсэн хүн бол өөрийгөө хорт хавдраар нас барах төгсөн. Тэгчээд богино хугацааны ял эмчилгээ бас хийж өгье гэх юм бол бууж өгөхөд бэлэн байна гэдгээ мэдэгдсэн байсан. Холбооны мөрдөх товчоо болон Америк нэгдсэн улсын маршалын аль захидлын үнэн эсхийг бол шууд шалгаж эхэлсэн. За гар бичгийн шинжээчид тухайн захидлыг бол John Anglin-ий шоронд орохоос өмнө биччихсэн бичгийн хэвтээ нь одоо харьцуулж үзсэн байлээ. За тэгээ хэл шинжилгээний шинжээчид үг хэллэг, за өгүүлбэрийн бүтээц, хэл найруулгыг нь судалсан. Цаас болон бэхийг одоо химийн аргаар шинжилээд захидал нь хизээ бичигдсэн гэдгийг тогтоохыг бол оролцсон. За гэхдээ үр дүн нь ерөөсөө тийм тодорхой биш, шийдэлд хүрээгүй хിവэрэ үлдсэн юм байна. За гар бичиг нь болохоор John Anglin-ий урдны бичгийн жишээнүүдтэй бол төстэй байсан ч гэсэн одоо ингээд олон 10 жилийн хөгшрөөлт за тэгээд өвчний нөлөө ялгааг үүсгэсэн байж болохоор одоо тийм байдалтай байсан юм билээ. Энэ нь бол угаасаа нэлээд тийм эргэлзээтэй байсан. Тэгээ эцэст нь бол гар бичвэрийг тодорхой байдлаар яг тааруулж ерөөсөө чадаагүй, бас хуурамч гэж баттай үгүйсгэж бас чадаагүй юм билээ. Хэл шинжилгээний зүгээс болохоор John Anglin бичсэн байж болохыг үгүйсгээгүй мөртлөө бас л баталж чадаагүй. Тэгээ мэдээж энэхүү захидлын талаарх мэдээлэл хэвлэл мэдээллээр аалдагдаад асар их сенсацийг дэгдээж эхэлсэн. Алькатразын орголтын хэрэг олон 10 жилийн дараа дахиад ингээд сонины эхний нүүрэнд тавигдах мэдээ болж гарч ирсэн нь бол ийм байсан. За телевизийн нэвтрүүлгүүд шил дарааллаад одоо мөрдөгчөөд гэр бүлийнхэн түүхийн мэрэгчлэнүүдтэй ярилцлага хийж эхэлсэн. За интернет дээр бас янз бүрийн таамаг, онол, маргаан, за сонирхогчдын төвшний мөрдөн шалгах ажлууд хэдэн зуугаараа тарж эхэлсэн. За яг зөвхөн энэ хэргийн талаар хэлэлцдэг онлайн группүүд бүр огцом нэмэгдэж эхэлсэн юм билээ. За хүмүүс болохоор мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн дагуу дор бүрнээ нээлттэй болсон байгаа хуучин холбооны мөрдөх товчооны файлуудыг наривчлан өөрсдөө судалж эхэлсэн. Тэгээ сонирхогчид хуучин гэрэл зургуудыг сайжруулад 1962 оны далайн төрөлхийн графикуудыг нь шинжилээд орогдлууд хаашаа явсан байж болох талаар өөрсдийн хэмжээндээ нарийн онолуудыг боловсруулж исэн. За хууль даны онолууд ч гэсэн энэ үеэр бол хүчээ авсан. За зарим нь болохоор ингээд засгийн газар бол одоо энэ хүмүүсийг нууцаар бариад ичгэвтер байдлаасаа зайлсхийхийн тулд энэ мэдээллийг нуун дарагдуулсан гэж үзсэн. За зарим нь болохоор тэр гурыг дэмжижсэн зарим нэг тийм баян дэмжигчид оргосон шөнө нь завь бас бусад тусламжийн зүйлээр хангасан гэж үзэжсэн. Цаашлаад бүр энэ орголт нь бүхэлдээ тагнуулын төв газраас зохион байгуулсан шоронгийн хамгаалалтыг турших нууц ажиллагаа байсан гэж
таамаглаж исэн юм билээ. Англины гэр бүлийнхэнтэй өргөн хүрээний ярилцлага хийгээд зарим нь болохоор олон жилийн турш нууцаар холбоо барьж исэн талаар ил тод баталж ярьсан байдаг. За тэгээд иржсэн гарын үсэггүй мэдчилгээний картуудыг сэтгүүлчдэд үзүүлээд энэ зүйлүүдийг ахнаар нь илгээсэн гэж үздэг талаараа бол ярьсан байсан. Түүгээрч зогсохгүй нэг үеэл нь оргосны дараах жилүүдэд даруулсан гэсэн John Clarence хоёрын гэрэл зургийг бас сэтгүүлчдэд үзүүлсэн байгаа байхгүй юу. За тэр нь болохоор 1975 онд Бразилд авахулсан гэрэл зураг байсан. За энэ зураг бол хэргийг тайлахад маш их түлхэц болсон алдартай тийм зураг юм байлээ. Тэгээд анх бол 1975 онд Англины гэр бүлийн нэг найзд нь ямар ч тийм буцах хаяггүй тайлбаргүйгээр шуудангаар ирсэн тийм нэг зураг байсан юм. За зураг дээр болохоор 40 орчим насны хоёр эрэгтэй Бразилийн нэг ферм дээр хамтдаа зогссон. Нэг тийм зураг авахуулын энтер гэж хичээгээгүй байдалтай харагддаг. Зурган дээрх хоёр болохоор энгийн хувцастай, нар салхинд борлсон арьстай байсан. За тэгээд John Anglin, Clarence Anglin хоёртой нэлээд тийм төстэй байж магадгүй тийм дүр төрхтэй 62 оноос хойш гэхээр 75 онд хүлээж авсан гэхээр 13 жилийн дараах зураг байсан. Ерөнхийдөө бол өсний тасалт нь өөр бас насжилт явагдсан гэсэн шинж тэмдэг угаасаа тэр зурагнаас бол ажиглагдчихсэн. Гэр бүл нь энэ зургийг олон жилийн турш хадгалаад үе үе сэтгүүлчид болон мөрдөгчдөд үзүүлдэг байсан юм билээ. За тэгээд энийг бас л амьд үйлцний нотлохоо байж магадгүй гэж үздэг байсан юм. Гэхдээ 1975 оны үед зургийг тодорхой баталгаажуулах технологи байгаагүй болохоор энэ нь зүгээр л хүмүүсийн сонирхлыг татаад байгаа мөртлөө шийдвэрлэх нотлохоо болж чадхааргүй ямар ч баталгаагүй баримт хിവэрээ үлдэжсэн юм билээ. За тэгэж байжгаад 2015 онд оргалтын талаар өгүүлсэн History Channel-ийн баримтат кинон дээр ажиллаж исэн шүүх шинжилгээний баг Бразилд авахулсан нөгөө зургийн өндөр нэгтаршилтай хувилбарыг авч чадсан байгаа. За тэд нар бол тухайн үеийн хамгийн дэвшилтэт технологи бүхий нүүр царай харьцуулах аргаар шоронд орохоос өмнөх тэр Англины ах トゥ нарын зургуудтай харьцуулж үзэхээр болсон юм билээ. За шүүх шинжилгээний нүүр царай харьцуулах ажил нь яг тодорхой гэсэн шинжүүдийг бол судалдаг юм байна. За энд нь болохоор нүдний хоорондын зай, хамрын урт, хамрын хэлбэр, эрүүний бүтэц, чихний байрлал, бас гавлын асны хэлбэр гэх зэрэг зүйлүүд бол багтдсан юм байна. За яагаад гэхээр энэ хэмжээсүүд нь нас ахихад бараг өөрчлөгддөггүй. За хүний ингээд нөгөө жин нэмэгдээд тархалах ч юм уу турах тийм зүйлүүд бол угаасаа байж болно штэ. Бас ингээд өс нь бууралтаад эсвэл ингээд халцраад арьс нь бас ингээд өрчлөөдөх нь угаасаа аргагүй. Гэхдээ ясны суур бүтэц гэдэг зүйл үндсэндээ хിവэрээ үлддэг юм байна. 2015 оны шинжилгээгээр Бразилийн зураг дээрх ирчүүд за тэгээд Англины ах トゥ нарын хооронд мэдэгдэхүйц төстэй байдал бол илэрсэн. За нүүрний геометр хэмжилт нь насжилт болон зургийн чанарыг харгалзан үзэхэд ерөнхийдөө бол таарч исэн ба. Гэхдээ тухайн үеийн технологи аргачлал нь хууль эрх зүйн баттай нотлохонд шаардагдах статистикийн наривчлалыг хангаж чадаагүй болохоор шинжээчид эцсийн баталгаатай дүгнэлт хийхээс шууд татгалцсан. За тэгээ нөгөө History Channel-ийн баримтат кино цэцэгдсэний дараа энэ асуудал хүмүүсийн сонирхлыг ахаад асар их татаж эхэлсэн ч гэсэн ямар нэг хариулт байхгүй хിവэрээ үлдсэн. Яг үнэхээр ингээд орхосноос хойш 13 жилийн дараа авахулсан зураг дээрх хоёр хүн орхосон ах トゥ хоёр мөн байсан уу гэсэн асуултан дээр тийм ээ гэд 100% хариулах үндсэндээ боломжгүй байсан гэсэн үг. За тэгэж байжгаад 2020 онд хиймэл оюун ухааны технологи урд өмнө байгаагүйгээрээ наривчлалтайгаар яг мөн байсан уу гэсэн асуултанд хариулах боломжтой төвшөнд хүрсэн юм байна. Хиймэл оюун ухаанд суурилсан шүүх шинжилгээний нүүр таних чиглэлээр мэргэшсэн судлаачдын баг Бразилийн зургийг аваад хамгийн сүүлийн үеийн алгоритмуудаар шинжилж эхэлсэн. За тэгээд энэхүү хиймэл оюун ухааны системүүд нь сая нүүрний зураг дээр туршилтууд хийгдээд хүний чадвараас давсан тийм наривчлалтайгаар нүүрний онцлогийг таниад хэмжиж чаддаг болсон байсан. За хиймэл оюун ухаан нь зүгээр хүн шиг хараад дүгнэлт бол хийдэггүй. Харин мянган өгөгдлийн цэгийг задлж шинжилдэг. За нүүрний бүх хэсгийн яг геометр хэмжээсүүдийн харьцаа, хүний нүүрийг өвөрмөц болгодог нарийн асимметр, мөн насжилт, жингийн өөрчлөлт, зураг авалтын чанараас үл хамааран өөрчлөгддөггүй тэр ясны бүтэц зэргийг судалдаг. За хиймэл оюун ухаан нь 1975 оны Бразилийн зураг дээрх ирчүүдийг
John Anglin, Clarence Anglin-ий шоронд орж явах үеийн зураг, бас баривчлагдахаас өмнөх гэр бүлийн зураг, тэгээ холбооны мөрдөх товчооны эрен сурвалжлах постеруудтай харьцуулж үзсэн. За энэ шинжилгээ бол хэдэн 7 хоног үргэлжилсэн байлаа. Алгоритмууд, насжилтын нөлөө, зургийн ялгаа, жингийн өөрчлөлт гэх мэт 13 жилийн хугацаанд нүүрний төрхөнд нөлөөлж болох бүх хүчин зүйлсийг тооцож олон дахин давтаж тооцоолол хийсэн. За тэгээд гарч ирсэн үр дүн нь юу байсан бэ гэхээр Бразилийн зураг дээрх зүүн талын хүнийг John Anglin-тэй харьцуулахад химэл оюун ухаан бол 85%-аас 90% магадлалтай таарч ийна гэж тооцоолсон юм билээ. Насжилтыг 32-оос 45 нас хүртэл харгалзаж үзсэн нүүрний геометри хэмжилт нь John Anglin-ий бусад зургуудтай өндөр хувьтай таарч исэн. За баруун талд нь байгаа хүнийг Clarence Anglin-тэй харьцуулахад химэл оюун ухаан болохоор 80%-аас 85% магадлалтай таарчин гэж үзсэн байлээ. За бас л адил ингээд нүүрний хэмжээсүүд нь оролтоос 13 жилийн дараах Clarence Anglin байж болох таамагтай нийцчихсэн. Ерөнхийдөө бол ингээд хоёулаа 80-аас 90%-тай энэ зургийн хүмүүс оргосон хоёр мөн байна гэж хэлсэн гэсэн. За нүүр таних химэл оюун ухаан маш наривчлалтай ч гэсэн огт алдаа гаргадаггүй гэсэн үг бол биш. За 75 онд авахулсан зургийн чанар нь өөрөө бүрэн баталгаатай дүгнэлт гаргахад бол угаасаа хамгийн том саад болж исэн юм байлээ. За тухайн зураг нь бол мэрэгжлийн студийн зураг энэ төр ерөөсөө биш. Тусгай гэрэлтүүлэг энэ төр байхгүй. Зүгээр л ингээд гадаа байгалийн гэрэлт авцсан дунд цэргийн нэгтаршилтай тийм зураг байсан. Гисэн хэдий ч за энэхүү 80-аас 90% магадлал нь өөрөө шүүх шинжилгээний салбарт бол маш хүчтэй нотлохоонд тооцогддог. За ийм төвшний магадлал дээр хууль сахиулах байгууллагууд албан ёсоор таних шийдвэрийг гаргадаг юм байна. За ингээд ийм байдлаар химэл оюун ухааны дүгнэлт шинжилгээ энэ хэргийг бол бүрэн өөрчилсөн гэж хэлж болно. Тэднийг Сан Францискогийн далайд живж нас барсан гэж үзэхээ энэ дүгнэлтээс хойш болсон юм байна. Эцэстээ юу гэж дүгнсэн гэхээр John Anglin, Clarence Anglin хоёр Өмнөд Америкт амьдарч исэн. За тэгээд тэндээ бол нас барсан гэж үзсэн. За харин Frank Morris 2008 он хүртэл амьдраад Аргентинд нас барж булшин дээр нь болохоор өөр хүний нэр байдгаа гэж үздэм байлээ. Америк нэгдсэн улсын Маршалын алба бол энэ хэргийг албан ёсоор одоо ч гэсэн нээлттэй хэвээр байлгаж байгаа ч гэсэн химэл оюун ухааны дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөн юм байна. За гэхдээ тэд бол хэргийг бүрэн хаасан гэж албан ёсоор ерөөсөө зарлаагүй. За тэдний байр суурь нь юу вэ гэхээр бодит нотлохоо цогцос эсвэл амьд баригдсан хүмүүс байхгүй нөхцөл мөрдөн шалгалт үргэлжилсээр байгаа гэсэн ангилалд хэвээрээ байна гэж тусгасан байдаг юм байна. За хүмүүсийн таамгаар болохоор Anglin-ий ах トゥ нар Бразилд олон жил, за магадгүй бүр хэдэн 10 жил амьдарсан байх өндөр магадлалтай гэсэн байсан. Ингээд 3 оргодол гурвуулаа хуйлаас, үхлээс зүхтаж чадсан. За мэрэгчлэтнүүдийн амьд гарах боломжгүй гэж үздэг байсан шоронгоос 9 мэнд зүхтаж, за насаараа баригдлахгүй амьд явсан гэдгийг 2020 оны химэл оюун ухааны шинжилгээ баталж өгсөн түүхтэй. Одоогоор бол тэдний хийсэн хуурамч толгойнууд нь болохоор Алькатрасад үзүүлэн болцсон. Тэгээ жуулчид очихоор тэрийг үзүүлдэг. Бас оргож гарсан замыг нь аяллаа хөтөчнөр тайлбарлаж өгдөг болсон юм билээ. Өөрөөр хэлэх юм бол тухайн үед хийжсэн үйлдэл нь өөрөө тэр чигтээ түүх болоод ингээд ашиглаж исэн юмнууд нь музейн үзүр болсон гэсэн үг юм билээ. За ингээд ийм нэг маш сонирхолтой түүх байна. Магадгүй манай суваг дээр яригдчихсан хамгийн сонирхолтой түүхүүдийн нэг байж чадхаар тийм түүх гэж бол би бодсон. За урд нь бол ингээд гэмт хэргийн түүхүүд судлаад байж хахад бол Алькатрасын шоронтой бусад шоронгуудыг харьцуулсан мэдээлэл бол нэлээд их би харж исэн. Алькатрасаас хамгаалалт нь арай сулч гэдэг юм уу? Эсвэл Алькатрас шиг бараг чанга хамгаалалтай энэ төр гэж жишээ болгож дандаа дурдж харагддаг байсан. За маш тийм алдартай аимшигтай шорон байсан байгаа. Ингээд та бүхэнд өнөөдрийн нэмэлт дугаар таалагдсан гэдэгт итгэлтэй байна. За өнөөдрийн нэмэлт дугаартаа маань Солонгосын Happy Moon Day брэнд хамтарч ажиллалаа. Өөрөөсөө түлхэгчтэй органик хувин даавуу материалтай Happy Moon Day тампоныг та CEO-гийн бүх салбараас худалдаж авах боломжтой. Дугаараа дуустал нь сонссон нийт сонсогчдод баярлалаа. Хэдүүлээ энэ хагасаа өдөр 156 дахь подкастаараа эргээд уулзъя.